гэж бодсон гэлээ. Зүүд гэж бодсон. Чи яасан үнэн бодит байна уу? Тийм. Ээжигийн нэг тэрвэрээ дүнсээд үзчихлээ. Мөн бэ нү? Зүү тийш нэ. Жихнээсээ энэ тий. Тийм. Эх орондоо тавтай морил Монгол улсын маань 14 дахь батальоны 2 дугаар ээлжийг одоо эх орондоо газардаад байна. Тэгэхээр энхийг сахиулах ажиллагаанд газар оронд үүрэг гүйцэтгээд ирлээ. Яг энэ цаг мөчид сэтгэлээ хуваалцахгүй юу? Сэтгэл бол маш өндөр байна. Энэ миний анхны ажиллагаа. Тэгээд гэр бүл эх орноо маш их саналаа, маш их догтлж байна. Одоос 2 хүүдээ очих гээд яраад л юм. Яагаад ер нь энэ ажиллагаанд оролцъё гэж шийдвэрийг гаргасан? Манай зэвсэг төчин бол нэг 100-ны түүхтэй. Энэ 100-ны түүхтэй зэвсэг төчний одоо шин цагийн түүхийг сүүлийн 20 гаруй жилийн түүх бол ялчгүй энэ ихийг сахиулах ажиллагаатай бол цаашгүй холбоотой. Тэгээ энэ зэвсэг төчний орчин цагийн зэвсэг төчөнд өөрөг гүйцэтгэж байгаа албаагчийн хувьд бол энэ дэлхийн цэргүүдийг нэгтгэх нь бас ер нь бол зөв ёсны хэрэг байх гэж боддог. Тэнд очиод хамгийн одоо хэцүү санагдсан юм юу вэ гэхээр энгийн ард иргэдийн аж амьдрал, тухайн улсын хөгжлийн асуудал бол ялчгүй зүрх шимшрүүлмээр хэцүү санагдулсан зүйл нь тэр л байлаа та. Одоо цаг уурын нөхцөл байдал, орчин нөхцөлөөр шалтгаалаад магадгүй эх орныхоо сайхан сэрүүн сайлах тунгалаг агаар их санаж эх орноо илүү хайрлах сэтгэл төрсөн болов уу гэж бодож байна. Тий. Одоо өөрийн эх орондоо инх цагт эрх чөлөөтэйгээр амьдрахын сайхныг эрх дөрвөн улирал нь ингээ ээлжлэн солигдоод бидний гайхшруулад байгалийн бүхэл үзэгдлээр ингээ бишрүүлж идгийг бол маш их саналаа. Тэнд бол ерөөсөө л халууны улирал, тэгээ нэг борооны улирал, хоёрхан улиралтай. Эх орныхоо дөрвөн улирлыг бол маш их саналаа. Яг одоо гэр бүлийнхнээс нь хин бүтэж авахар ирсэн юм. Манай гэр бүлийн хүн, ээж, манай хамаатнууд байгаа. Тэгээ би нөгөө 2 хүүдээ бол хилээг байгаа. Намайг 8 хоногийн дараа одоо ирнэ гэж бодсон байж байгаа. Одоо эндээс яваад би сургууль дээр нь очих гоо. Шууд очих юм уу? Тий, шууд очих юм. Онгоцонд яг суугаад явж байхад эх орондоо газардах гээд явж байгаа цаг хугацаа удаа өнгөрсөн үү яа? За, Жопа дээр өнгөрүүлсэн хамгийн сүүлийн шөнө. Тэгээд онгоцонд өнгөрүүлсэн 12 цаг болвол бараг л нөгөө жилийн дэний л урт хугацаа байлаа. Догтлоод нойрч хөрсөнгөө тэгээ цаг минут ч явчихгүй. Айгүй урт хугацаа. Саяас буугаал ачаагаа аваад таад маань маш хурдан дахиад яваад тийм гүйцэхдэггүй л яваад байл. Тий нөгөө баг хүү маань энэ жил 1-р ангид орсон. Одоо нөгөө баг хүүгийн хичээлээ 11-20-оос тарсан байх ёстой. Тэгээ амжаад ирчих гэж бодоод исэн чинь тэгээ тараад нөгөө дараагийн анги нь орох амжиг одоо энд суужлага юм шиг байна. Манай дүү охин авцсан байгаа л гэсэн харсан байгаа л юм шиг. Яахгүй хугацаанд нь одоо хүүхд нь уншаад сурцсан тий том сурагч болсон. Тий одоо ямар ч гэсэн зөвшөөрлөх хичээлдээ хамрагдаа явж байгаа хаа. Тий. Амархан байна л гэдэг манай хүүхд сургууль ёстой амархан юм байна л гэж тэгээд байгаа. Нилээ хөдөлгөөнтэй сэргэлээ хүүхдтэй байгаа. Даа миний үуч. Манай баг хүү. Том хүү маань 4-р анги. Догтлол амар догтлж байна. Царай муутай. Баг нь арслан захиад том нь заан захисан. За хаана юм бол? Энд ш. Намайг сурч миний хөө. Музик үгүй одоо олж байна. Асла. Ямар гоё сурагч болсон би зүрчин. Намайг гайм би. Наасаа. Хичээлд харцсан уу миний үгүй? Тий. Батцаа. Өнөөдөр хичээл нь ямар исэн? Гой. За. Зөндөө том болсон байна. ээж нь хүрээд үлээ явна. Гой. Гой гинэ. Ээжигээ хүлээгээл хэлсэн үү? Ирэх болоогүй гэж. Эзэн ирнэ гэж бодсон юм лээ. 9 цаг гээд. 9 санаад ирнэ гэж бодчихсон тий? Ээж нь өөрчлөгдсөн байна уу? Ээж ямар болсон бэ? Би тустай антана.
Ээжигээ сансан юм уу? Арслан сансан юм уу? Тийм. Хоолныг сонсон. Паста кай. Ээжийн юм өөрчлөгдсөн байна уу? Ээж нь ямар болсон бэ? Гой. Байна уу? Тийм. Ээжигээ байх хугацаанд чи юу хийж байсан? Зургаад тийгээс мэдээдээс. Зургаад л юм идэдсэн үү те? Ийм дам болчин биш тийм миний үнсэн. Паста кай. Манай баг болоод ерөнхийдөө ийм юутай хөвгт. Ойлгохгүй манай том л нэлээ сэтгэл хөдлөлттэй хүлээж авах бах. Нөгөө 3 сард бидэд бас нэг юуны сэтгэлийн илгээмж гэдэг нэг цагтлын нэг тийм бас юм явуулсан байхгүй. Тэгээд тэн дээр ингээ хүүхдүүд маань сэргэлэн цовоо байгааг нь хараад яхараас хүний тийм сэтгэл ингээ зовноод ингээд ягаад идэх юм бэлээ. Баг болтой сэргэлэн цав. Айхтар сэргэлээ. Ээжигээ юу гэж загсан бэлээ минийх үү? Юу гэсэн бэлээ? Цэвэрхэн байгаарай. Амар онго бичлэг хийгээд явуулаа яасан чи. Ээж цэвэрхэн байгаарай. Ээж нь цэвэрхэн байна уу? Тийм. Хартаа. Цэвэрхэн бай. Цэвэрхэн байна уу? Бүр цэвэрхэн үү? За. Чам ингэж вэ? Бэ чингүү. Чингүү юм уу? Ээжгээ юуг нэг сансан? Зүрхээр Зүрхээ санснаа. Ээжгээ байх хугацаанд чи юу хийж исэн? нүмээ идэдэл тийгээс нэг торлоод л Өндөр болсон биз тий. Аа. Ээжтэй юу загсан гэлээ? Цэвэрхэн байгаарай. Зэрэг байгаарэ гэж загсан уу? Аа. Энэ юу юм? Аслаа. Арслан. Гоё нэ ээж навчирсан тий? Тий. Аа. Ээжтэй хандаж юу гэж хэлмээр? Маш их баялаа. Аа. Ээж нь ирсэн чинь ямар байна? Гой. Чамд ямар санагдаж байна? Ээж нь юу шиг санагдчих? Бурхан. Зүүд юм шиг санагдсан уу? Тий. Сая юу гэж бодсон гэлээ? Зүүд иж утсаа. Тэгсэн чи яасан үнэн бодит байна уу? Тий. Ээжийг нь тэрвэрээ дүнсээд үзсэн. Мөн бэ нү? Зүүд ишэн үү? Жихнээсээ энэ тий? Тий. Чи ээжигээ явахад нь мөмө иддэг гэсэн юм уу? Тий. Одоо мөмө идэх үү? Үгүй. Яагаад? Омбол томос уу? Том болсон уу? Тий. Үнэ хэлж гинүү чи? Тий. Итгэлтэй байна уу? Итгэлтэй. Чи агаагийнхаа муу мэдээ гэдсэн юм шүү. Үгүй. Агаагийнхаа энэдэг хүрх гээд. Ээжигээ мөмөг сансан шүү тий. Тий. Чи мөмө барих уу тэгвэл? Үгүй. Том болсон юм чинь дээ тий. Тий. Сургууль дээр чи юу зааж ирнэ хөө? Сургууль дээр үсэг заагаагүй. Заагүй нь. Үгүй. Та нэрээ дээш багштайгаа мэдлээдэл Аха. тэгээс дөр ном хайрцлаад ном хийгээдэл тэгээд дөр бас нэг ном болсон. Тэгвэл Миний хөө ээжигээ ирэхээр хамгийн түрүүнд юу хийн гэсэн лээ? чанга тэрвэрэн гэсэн. Чанга тэрнэ гэсэн тий. Ти чанга тэрнэ юм уу? Наш үнсэн манай баг. Ой. Ой. Агаа мэдээгүй байгаа шүү дээ. Агаад надад сүлхий зэрэгхөө. Том хүн яаж хүлээж авах бол? Манай хоёр хүүхэд хоорондоо ер нь ялгаатай. Баг нь бол нэлээд сэргэлэн. Тэгээд том болонгот нэлээд хүлээцтэй бас тийм өрөвчгөн. Айгүй тийм найр тавимтгай тийм хүүхдүүд. Тэгээд том маань уйлж магадгүй тийм. Уйлвал дагаад уйлчих гал. Ингээ инээгээд хөвгөлтэй байхаар нас дагаад ингээд сэтгэл бас гоё яана. Үгүй яг үгээр хэлж үнээр чадахгүй байна. Маш гоё юм. За том утахгүй том хүүтэй нь бүгдээр хамтдаа уулзцгаая. Тэнд өөрийгөө танилцуулахгүй хэн гэдэг вэ? Хэдэн настай вэ? Би бол нэг хүн би 9 настай. Гэр бүлээ бидэнд танилцуулж өгөөч.
Намаа аавыг Бумбат гэдэг, намаа ээжс Саран заяа гэдэг. Ээж нь юу хийдэг вэ? Ээжүүд зэрэг тавдаг. Ээжигээ гоё бидэнд танилцуулж өгвөл ээж нь одоо хаана байгаа? Ээж одоо Африкт байгаа. Инхийг сахиулах ажиллагаанд явсан юм уу? Тий. Ээж нь хизээ явсан? 10 сард авсан. Хизээ ирэх ээж нь? 9 сарын 19-нд. Одоо ирэх болж байгаа юм байна шүү дээ. Тий. Ээжигээ санаж байна уу? Санаж байна. Ээж нь инхийг сахиулах ажиллагаанд явахдаа чамд юуг захиж үлдээсэн миний хөө одоо? Хичээлээсээ хийж байгаарай. Ээжигээ байхгүй хугацаанд юу Харсан. хийжсэн юм? Дүүгээ хараад л хийсэн. Ээж нь одоо энэ бичлэгийг үзэх байх Монголд ирчээд ээжтэй хандаж юу гэж хэлмээр вэ? Ээж бидэн тайртай шүү. Намар там шийдвэт. Тэгтээ сансан шүү дээ юу? Сансан үжигээ. Сансан үжсэн юм уу? Загсан. Зааны навд. Сайн байна уу гэж. За ээжтэйгээ уулзсан чинь ямар юм сэтгэл? Гоё. Ээж нь ирэх болоогүй гэж чи хүлээжсэн чинь гинт ороод ирлээ шүү дээ. Тий. Хэд амын дараа ирнэ гэж бодсон юм юу? Жис. Хүүтэйгээ уулзлаа. Яг л таны хэлснээр уйлаад хүлээж авч юм дээ. Манай тамхуугаас айгуу тийм энэ өрөвч нөгөө найрсаг тийм зөөлөн сэтгэлтэй. Тэгээ багыгаа бол угаасаа яг тийм сэргэлэн цаа өгдөн гэж мэдсэн. Тэгээ томыгоо яасан ч нүдэнд нь нөлөөс сэлгэнэл хүрээд ирсэн. Ээжгээ юуг сансан гэлээ чи? Цараг. Царайг сансан. Одоо ээжтэйгээ юу хийх вэ хамгийн түрүүнд? Талбай авч хэлсэн юмнуудыг авч өг. Ээжгээ захиасыг биелүүлээд мундаг хичээлээ хийгээд мундаг байжсэн тий? Тий. Сандрыг амын Хүүтэй хандаж юу гэж хэлмээр байна? Хүн том болсон байна. маш том болсон байна. Бараг ээжээсээ ч өндөр болохоос гэсэн үг шүү дээ юу чи. Ээжгээ захиасыг биелүүлээд хичээлийн мундаг хийгээл байжсэн гэж. Таалагдж байна уу? Заан таалагдлаа. Таалагдсан уу? Яагаад миний ээжтэй зан згсэн лээ? Онл гой том болохоор. Африкт үү? Тэ үгүй. За одоо ээж нь ирсэн юм ч юм уу ээжтэйгээ хамт тэрвэрлдээ сайхан цаг өнгөрүүлэх нь шүү дээ. Тий. Ээжигээ гоё үнсчих. За гэр бүлтэн аз жаргал хүсье. Баярлалаа. Та бүхний ажилч гэсэн өндөр амжилтыг хүсье. Амжилт хүсье. За. Хичээлээ сайн хийгээрэй. За. Танд ч бас амжилт хүсье. Баярлалаа. Эерэг бүхнийг Сүвэдэ Цэгмэнэс